2015-аас 2016 оны шинжилгээний цэнгүүний дараа төв талбайн цэвэрлэгээний ажилчид 6 машин хог цэвэрлсэн байдаг. Харин 2 жилийн дараа хогоо гудамж талбайд ил задгаа хайдаг иргэдийн буруу хандлага багасж, энэ жилийн цэвэрлэгээний ажилчид 1 машин хог цэвэрлжээ. Өөрсдийнх нь хөдөлмөрийг үнэлж, бас нийслэлийнхаа төв талбайд хогоо хайдаг буруу хандлагаасаа салж эхэлж байгаад баярлсан цэвэрлэгээний ажилчид баярын хогоо цэвэрлэж дуусаад цас цэвэрлэгээний ажилдаа ганцуу шамлан оржээ. Өнөөдөр тэд 18 ажилчин 2 сорогч машинтайгаар төв талбайг цэвэрлэж байна. Ер нь 3-4-90-с гардаг байсан л энэ жил бол 1-90-с гарсан. Ер нь хог мөгө хаяхаа байсан байна. Зээл хогийн садаас хогийн савд хогоо хайдаг. Юуны дараа бол одоо оны дараа энэ төрөд энэ хог баг гарсан шүү дээ. Одоо 9 цагт гарч ирсэн. Одоо 11-15 болж байна. Тэгээ одоо ерөнхийдөө цэвэрлэгээнийхаа нэг 60% орц цэвж байна. Тэгэхээр одоо энэ 1 цаг 13 цаг гэхэд дуусна та. Шүүр хурц барин төв талбайд ажиллаж буй цэвэрлэгээний ажилчдын ажлыг сорогч машинууд хөнгөвжилж өгдөг. Нийслэлийн төв талбайд цас ихтэй үед 10 сорогч машин, цас багтай үед 2-4 сорогч машин гарч цэвэрлэдэг. Талбайд 2 жил гараа. Цас авсан үед л ажиллах юм аа? Өдөр болгон байд юм уу? Өдөр болгон байна шүү дээ. Төв талбай дээр машинтайгаа явах ганц эрэхтэй хүн юм шүү дээ. Тэгээд ерөнхийдөө цасаар өдөржингөө өдөр бол хэдэн цагаар ажиллаж шүү дээ. Сунгасан цаг юм байна шүү. Ямарч хүмүүс нэг явахт нь хальтарж унахааргүй бол бэлэн болгож. Тэгээд түрүүн цастай байсан одоо ямар хөө байна ингээд ийм л болж байгаа шүү дээ. Машин орохооргүй газруудаа бол энэ явган явж байгаа хүмүүс цэвэрлж. Хүмүүс болонгуудыг аваад биднээс энэ авах газар идэвхтэй бүгдээ сайн аваад байна да. Энийг дуусгачаад ингээд нэг тайвны өргөн жилээ хаалгахаа тэгээд замаа цэвэрлээд явчих шүү дээ. Бүхтэй. Зооноо угаагаад усаа шүтсэж чиглээд бүх хогийг угаагаад цасаа шууд ингээд нэгсэд тоосорч таахгүй тийм ээ. Нийслэлийн өнгө төрхийг илтгэж байгаа Сүхбаатарын талбайг цэвэр цэмцгэр байлгахад хүчин зүтгэж байгаа энэ хүмүүсийн хөдөлмөрийг иргэд өөрсдөө дагуулж үнэлж, хогоо хаяхгүй байх тусам цэвэрлэгээний ажилчид сэтгэл хангалуун түүнийг дагаад гудамж талбай илүү цэвэр цэмцгэр байдаг нь харагдаж байлаа.